За Монголын залуу эрдэмтдийн холбооны зохион байгуулдаг ээлжид чуулган 7 дугаар чуулганы зохион байгуулагдаж байна. За энэ чуулганы маань зохион байгуулагч онцлог хэлбэрээр шинжилгээний ажилтны 2 дугаар их хурлын хүрээд за Монголын залуу эрдэмтдийн холбоо байгуулагдсан 20 жилийн ойн зохион байгуулагдаж байгаа онцлогтой юм. За энэ жилийн хурлын маань одоо өөрөө бол шинжилгээ ухааныг нээлттэй болгоё, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх гэсэн сэдвийн хүрээгээр ийм зорилгын хүрээгээр одоо зохион байгуулагдаж байгаа. За энэ нь бол цаашдаа ер нь шинжилгээ ухааныг нээлттэй хүртээмжтэй болгох, дээрээс нь одоо залуучуудын оролцоог нэмэгдүүлэх гэдэг талаасаа бол болж байгаа гэж ойлгож байна. За чуулган дээр бол мэдээж Монголын залуу эрдэмтэд тулгамдж байгаа, энэ шинжилгээ ухааны салбарт тулгамдж байгаа асуудлуудыг мэдэх болно. За үүнийхээ хүрээгээр ч гэсэндээ ер нь бол нэгдүгээр Монголын залуу эрдэмтэд ямар амжилтыг гаргаж байгаа, ямар бүтээлүүдийг бий болгож байгаа гэдгээ дүгнэн. А хоёрдугаар бидэрт ямар асуудлууд байна? Нийгмийн, эдийн засгийн ямар асуудлууд үүсэж байгааг энэ чуулганаар хэлэлцэж мөн үүнийгээ бол их бүхий байгууллагуудад бол зөвлөмж дүгнэлт болгон хөрвүүлэх ийм ач холбогдолтой чуулган гэж байна. Бас энэ хэлэхдээ одоо бидний тийм тулгамдж байгаа асуудлууд гэдэг нь нэрээс нь шийдэх. За хамгийн том тулгамдж байгаа асуудлууд бол энэ ихтэй сургууль, шинжилгээ ухааны байгууллагууд, эрдэм судлаачдын цалин өс байдаг. Одоогор бол яг хүрээлэнд ажиллаж байгаа эрдэмтэн залуучуудын дундад цалин 1.7 сая төгрөг. Гэтэ нэмэгдээд штэ. Энэ засгийн газрын хүрээнд бол тодорхой хэмжээний нэмэгдлийг хийж байгаа. Гэтэ 1.7 сая төгрөг гэдэг бол $500 цалин гэсэн. За дээрэс нь бол Монгол улсын дундад цалин 2.3 сая төгрөг гэж зарлж байна. За энээс бол даруй 26% бол бага цалин авч байна. За бүр энгийнээр хэлэх юм бол одоо байшин барилга авъя, байр авъя гэхэд бол ипотекийн зээл авъя гэхэд 30 м квадрат хүрэхгүй байрны нөхцөлийг 1.7 сая төгрөгч хангахгүй байна шүү дээ. За ийм нөхцөл байдлуудыг мэдээж ярилцсан. Гэхдээ зөвхөн цалинны мэдлэг өнцгөөс нь биш, бид нэр өөрсдийн бүтээж байгаа мэдлэг одоо тэр судалгааг яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ гэдэг талаас бас чуулж байгаагаараа бол илүү бүтээлч болж байгаа гэж бодож байна. Яг өнөөдөр нөхцөл байдал шинжлэх ухаанаас халдварт болж байгаа юм. Цалингаас гадна энэ судалгааны лабораториуд байна. За бид нар чинь бол нэг хүнд ногдох эрдэм шинжилгээний байгууллагын дагуу бол олон улсаас 3 дахин баг чанарын үзүүлэлтээр бүр энээс ч бага үзүүлэлттэй гэдэг. Тийм учраас цаашдаа бол энэ судалгааны лабораториудыг бий болгох. Дээрээс нь судалгааны лабораториудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх. Мөн тоног төхөөрөмж, програм хангамжийн асуудлуудыг бид нар шийдвэрлэхгүй бол болохгүй болчиход. Яг тэгэхээр энэ залуу судлаачид маань энэ судалгаа хийх болцоо байхгүй, гадагшаа явж ирэхэд судалгаа хийх, гадны лабораториуд дээр судалгаа хийх. Тэндээ үлдэхтэй нэгсэн брэйн дрейн арга хэмжээг авахгүй бол энэ чинь боловсон хүчнүүдэд алдаа дуслаа шүү дээ. Тэгээ шинжилгээ ухааны салбар гэдэг маань өөрөө мэдлэг бүтээх, улсын хөгжлийг түүхжүүлэх салбар маань байдаг. Тэгээ энэ салбар маань иймэрхүү байдалтай байх юм бол улс орны хөгжиж гисэндээ одоогийн байх байдгаараа л байж байгаа л гэж ойлгох хэрэгтэй.